Сайн. За намайг танихгүй мэддэггүй хүмүүс байвал намайг Амка гэдэг шүү. Тэгээд би Facebook болон YouTube дээр мейкап бичлэг хийдэг байгаа. Тэгээд өнөөдөр та нарт нэг all matte гэхлээрээ бүх одоо будг нь matte. Тэгээд улбар шар бор хоёр холилдсон тийм smoky eye тийм бодолд үзүүлэх байна. Тэгээд манай охтууд ороод ирээрээ. Миний нүүрэн дээр юм гарахаа болцсон. Би сая Монгол яваад имчилгээ хийлгэсэн. Тэр талаараа би өчигдөр яг өөрийнхөө мейкап хуудсан дээр бичлэг тавьсан байгаа. Тэрийг YouTube руу ороод үзээрэй. Би яаж нүрээ имчилсэн. Тэгээд одоо энэ сорвиндоо яг юу хэрглэж байгаа, яаж байгаагаа оруулсан байгаа. Тий. Энэ хөгжим гоё яагаад? Миний яг одоо сонсож байгаа CD гэх юм бол энэ Mongolian Ethnic Band бих гэдэг энэ Монгол ардын дуу юм эсвэл Монгол хөгжмийг ингээд одоо драм, пиано гэдэг жоохон орчин үеийн юутай холцсон ийм CD байна. За тэгээд би яг одоо дэнэрт 7 цаг болж байна. Тэгээд би 6:30 гэж босоод цайгаа ууж амжилгүй ирсэн байгаа. Би жоохон талах идчихийдэх үү. Сэтгэлтэй талах. За. Тэгэхээр нүүр бодолтой эхлэхээс өмнө би нүрээ сайн цэвэрлээд энэ батгныхаа тосыг түрхсэн байгаа. Энэ бол миний өдрийн түрхдэг тос. Хөгжим амар чанга байна. Төр байж. За нүрээ цэвэрлээд тосоо түрхсэн. Одоо бүгдээрээ праймераас эхэлнэ. За миний өнөөдрийн хэрэглэх праймер бол Neutrogena Shine Control гэсэн энэ нүрийг гоё мат болгодог праймер байгаа. Харагдаж байна. За энэ праймераас нэлээ ихийг л авчих шиг бол одоо за нэг иймэрхүү хэмжээтэй. За тэгээд миний хамгийн их тослогддог хэсэг бол энэ хамарны хоёр тал хамар дээгүүр дух. За тэгээд ирүү. За hi everybody. Сая шинээр орж ирж байгаа үзэгчтэй сайн байна уу? За би дөнгөж сая matte primer түрхсэн шүү. Ямар ч хамаагүй matte primer байж болно. Заавал Neutrogena-гийнх байх албагүй. Гэтэ matte гэж бичгтэй primer. За ер нь тослог тэгээд өдөр хөдлөрдөг юм уу холимог арьстай. Тийм одоо арьсанд сайн тохирно. Тэгээд будаг нь удаан тогтно. Тий. Намайг Амка гэдэг шүү. Мэргэжлийн биш makeup artist гэж явдгийн. Би ямар ч сургуульд сураагүй. Америкт өөрөө яг сонирхлоороо 5-6 жил makeup хийж ирсэн. Тэгээд би өөрөө makeup хуудастай. Хэрвээ сонирхмаар байвал бичлэгний дараа сонирхож болно. Тэгэхээр ямар ч байсан цаагаа. Өнөөдөр дэнэрт амар хүйтэн байна. Өдөржингөө бараарай. Амар хүйтэн. За. Энэ миний хэрэглэж байгаа консилер. Би юу нэрд крем түрхэхгүй байгаа. Дан ийм уу дарагч консилер түрхээд зөвхөн энэ одоо энэ сорвинуудаа дарахын тулд арьсныхаа өнгийг жиглэхийн тулд за энэ праймер нь болохоор номер 4 номер 40 юм байна. Medium гэдэг энэ жоохон шаргалтуу миний нүүрний өнгөнөөс жоохон бор байж магадгүй. Гэхдээ миний нүүрнээс арай бор. Тэгэхээр би хүзүүндээ тааруулж
авсан. За тэгээд энэ консилер болохоор би яг энэ сорвтой хэсгүүдэрээ илүү. За миний нүрээр яг ер нь хүний нүрээр юм гарах шалтгаан бол амар олон юмны нийлбэр байд юм бэлээ. Би яг Монгол эмчилгээнд явахдаа эмчээс зөндөө эмчээс асуусан яг юунаас удаалаа юм бол гэсэн чинь шалтгаан гэж хэлэх юм бол зөндөө олон юм хэлдэг юм аа. Тэгэхээр ер нь бүхэл юм нөлөөлдөг. Нойр нөлөөлнө, идэж ууж байгаа хоол нөлөөлнө, дотоод эргэтэн нөлөөлнө, дотоод эргэтний бактери, хеликобактери, эмэгтэйчүүд, бөөр одоо тиймэрхүү юм тэгээд хүний дархлаа, өөний өөрийн дархлаа нөлөөлнө. Тэгэхээр маш олон юмны нийлбэр одоо батгыг үүсгдэг. Тэгэхээр зөвхөн ийм юм гэд одоо хэлэхэд хэцүү байна. Би бас анх тэгэж боддог байсан. Миний энэ ходоод муу байна. Тэгэл гам гараад байна гэд тэгэж боддог байсан. Тэгээ эмч болохлээр ходоод муутай хүн болгон одоо нүрээр юм гарддаг юм аа. Тэгэхээр эн чинь айгүй олон юмны нийлбэр байдгийн. Яг нь энэ бол миний нүрээр юм гарддаг нь миний арьсны онцлог. Тэгээ миний нас тий. Тэгээд бас эмэгтэйчүүд дээр маш их асуудалтай эмчилгээ хийхээрсэн. Тэгээ одоо бол ерөөсөө нэмж гарсан юм бол байхгүй. Өмнө нь гарч ирсэн юмны сорил байгаа. За ингээд өө дарагчаа төрөгцөн. За шууд крем хэрэглэхгүйгээр өө дарж байгаа шалтгаан нь гэвэл ер нь ямар ч крем миний энэ сорвийг 100% одоо бүрэн гүйцэд дардаггүй. Тэгэхээр крем тавьчаад өө дарагч тавихлаар арай зузаан санагдаад байдаг учраас шууд кремээ адлахсаад өө дарагч тавьж байгаа. За энэ өө дарагч бол нэлээд өтгөн талдаа. Тэгэхээр айгүй сайн өө дарна. Гэтэ ерөөсөө зузаан харагддаггүй юм. Тэгэхээр энэ Noton Beauty Blender-ээр Noton гэж чихтэй Beauty Blender-ээр зөөлөн дараа. За одоо харж байна уу? Нилээн бараг 90%-ийг нь дарчиж байгааз. Тэгэхээр энэ айгүй надад л хурдан санагдаад байдیں۔ Крем түрхчээл тэгэл дараа нь өө дарагч түрхээд суужснаас шууд өө дарагч түрхээд ингээд бүгднийг дарцсан илүү юм шиг. Гэтэ дан өө дарагч хэрэглэхээр өө дарагч ч удаан тэсгүүлтэй. Яагаад тэгэхээр өө дарагч чинь айгүй жижигхэн савлгаатай ирдэг учраас жоохон мөнгөнд жоохон хэмнэлтгүй байж магадгүй. Гэтэ миний энэ хэрэглэж байгаа өө дарагч энд бол гайгүй хямдхандаа ордог. За энэ одоо нэг давхар явцсан штэ. Дахиад одоо хоёр дахь давхраа явна. Би хаана тавьчаа? Хаана тавьчих? Дүнгийн энэ. За энээсээ дахиад хоёр давхар явнаа. Хоёр давхар явахдаа яг тэр сорив хамгийн их байсан энэ хэсгүүдээр илүү яг дарагдахгүй байгаа энэ илүү тод соривнуудаа гээд тэгээ мэдээ энэ хамарны яг энэ хавьд ер нь эмэгтэй хүмүүс улаан байдаг. За энийгээ дахиад зөөлгөө яг тэрүүхэн тэнд нь ингээд зөхиод дарагдаж байна уу? Миний сорив бараг бүгдээрээ алга болсмаас. Миний энэ нүрээр юм гарахтаа дандаа энэ амны энэ хоёр талаар ингэж гардаг байсан. Тэгэхээр энд илүү сорвтой. За тэгээд энэ өө дарагч надад бас цайвар ээж магадгүй. Гэхдээ сүүдэр энэ төр тавиад яачихлаар тэгэж амар ялгаж харагдахгүй. За одоо бүгдээрээ нүднийхээ доотлолт энэ хөхөрсөн энийгээ энэ их ядарсан харагдчих штэ тий. Тэрийгээ жоохон яаж гэнэ. Камерын дээр хэр харагдаж байгаа юм л та.
За тэгээ сүүдэр энэ төр тавих юм чинь крэмээ ер нь хит цайруулах юм уу, хит бараан болгочвол энэ нүднийхээ доор тавьж байгаа өө дарагчнаас илүү төрхөж өгч болно. За нүдний доорх primer бишээ. Concealer энэ өө дарагч Age Rewind. Энэ light pale гэсэн үг байгаа. Энэ ер нь нүднийхээ энэ хавар үрчлээтэй тиймэрхүү хүмүүстээс айгу зүгээр. Энэ үрчлээний эсрэг орцтой. Гэхдээ яг нүдний тосыг гүйцгүүлдэг. Гэхдээ жирийн будаг төрхчснээс жоохон үйлчлэгээтэй байсан дээр те. За энэ цайвар өнгнөөсөө ингээд жоохон доошоо харсан юм гурвалжин юм шиг хэлбэртэй. За ер нь тэгээд гэрэл тавьж өгч гин гэсэн үг л дээ. Нүрийнхаа өндөр хэсгүүдэд. За энэ полоно дахиад жоохон чиглэж агаад юу яаж болно? Шууд энэ полоныхаа өндөртэй хэсгээр зөөлхөн ялангуяа нүдний энэ ойр хав байгаа арьс бол маш эмзэг нэмхэн арьс байдаг. За ингэж өөд арсан нь нүдний доорх хөхрөлтийг дарна. Тэгээ бас нүрийг гоё ингэж урагш нь гаргаж ирж харуулдаг. Гоё 3D харагдаж байгааз эндээ бараа, эндээ цайвар. Хүмүүс намайг ягаад шүн нүрээ будаад байгаа гэж бодож магадгүй. Би нөгөө Америкт болохоор энд өглөө яг жоохон цагийн зөрөөнөөс болоод ингэж лайв хийж байгаа шүү. За тэгээд тухай болол нэлээд сайн чам дараад хамар за одоо миний нүр гоё ингэж хавтгай харагдахгүй байгааз ер нь болол за тэгээд энэ сая их хэрэгэлсэн хэсэг нь нэг хэрэгэлсэн хэсэг нь за энэ бага хэрэгэлсэн талаар нь би илүүдл бүтээгдэхүүнийг ингэж авч өгнө бас нөгөө консилероо жоохон уусгаж өгж байгаа. За ингэсний дараа бол би шууд пудрээ түрхдэг байгаа. Миний хэрэглэх пудр бол энэ Laura Mercier-ийн энэ өнгөгүй нунтаг пудр. Харагдаж байна юм. Шивээс хэлчихсэн юм уу гинэ. Тэгсэн. Монгол ахтаа шивээс хэлчихсэн. Гэтэ айгу цэвэрхэн хийлэх гэж хичээсэн. Тэгээд ингээд харагдахгүй байх. За энэ нунтаг пудрээ ийм багсанд авч байгаа. Багс нь болохоор бас энэ голдоо арай урт үстэй. Тэгэхээр нэг нүдний доор ингээд ороход яг багтана. За зөв хөнгөн энийгээ дарж өгөөд за лайв хадгалах үг нэ би энэ хүний групп дээр хийж байгаа болохоор халгалагдахгүй байх гэж бодож байна. Нэг бүтэн өдөр бол байна гэж хэлсэн. Тэгээд энэ нөгөө зөвхөн миний хуудас биш учраас би бас нөгөө мөнгө төлж хийж байгаа болохоор нөгөө бас тодорхой хэмжээний хугацаатай. Тэгэхээр яг миний өөрийн хуудсан дээр лайв нууд бол ер нь бол хадгалагддаг бүгдээрээ. Би ер нь лайв устгадаггүй л дээ. Гэтэ энэ хуудсан дээр бол устгагдах байх гэж бодож байна. За. Миний саяны тавьсан өө дарагч энэ төр бол ерөөсөө зузаан харагддаггүй. Тийм болохоор ингэж тавьж байгаа. Тэрний санаа зовлтгоо. За одоо бүгдээрээ хөмсгөр рүү орноо. За би хөмсгөө бодохдоо энэ саяхан би энэ шинэ багс авсан энэ Ardell гэсэн айгу хямдхан $2 гэж илүү.
$2 ийм багс авсан. За энэ багс айгүй сайн багс үлээ. За миний ер нь би хөмсгөө айгүй өөрөө янзлдаг гэдэг. Өөрөө янзлтыг мэрэгжлийн яг нөгөө хэлбэр гаргадаг. Тэгээд ер нь wax хийдэгч болохоор ер нь өөрөө хэлбэрийг гаргачд юм аа. За тэгээд хөмсгөнд бол эхлээд Anastasia Beverly Hills гэсэн гэл байгаа. Хөмсгөний гэл. Энэ нь болохоор chocolate шоколад гэсэн өнгөтэй. Тэгээ миний өвснээс арай жоохон шаргал бор ээж магадгүй. За түрүү ингээд саманцсан те энэ сая хөмсгөн дээр байсан кремнүүдээ ингээд арилгаад. За тэгээд багсаараа энэ бүтээгдэхүүнээс бол маш багаар хэрэглэх хэрэгтэй. Угаасаа нэх их орохгүй. Би энийг баг бүтэн жил хэрэглэж байхад талдаа ороогүй. Гэтэ өдөр болгон хэрэглэдэг л дээ. Гэтэ ойрын үед бол би энийг өдөр болгон хэрэглэж байгаа. За. За энэ хөмсгөнийхөө хамгийн энэ үс багтаа хэсгээс яг энэ угалзарж байгаа хэсгээс эхлээд би энэ төгсгөл хэсгийг нь бууддаг байгаа. За энэ үснийхээ чиглэлийг дагаад яг энэ налуу байвал налуугаар нь, доошоо ургаж байвал доошоогоор нь. За тэгээд урагшлахлаараа хүсэж ингээд дээшээ ургадаг штэ. Тэгэхээр би ингээд дээшээ үснийх нь өөрийнх нь чиглэлийг давж байгаа гэсэн үг. За тэгээ бүтээгдэхүүнээ баг багаар нэмээд тэгэх тусам илүү гоё уусч өгнө. За тэгээ хүссэн одоо хэмжээгээрээ бараан болгож болно. Их бараан хөмсгөнд дуртай байвал бараанаар нь. Тэгээ энийг багахан төрөх юм бол айгүй гой натурал харагдана. Их төрөх юм бол айгүй зурмал харагдана. Тэгэхээр өөр хүний өөрийн сонирхолтой. За ингэснийхаа дараа би илүүдэл бүтээгдэхүүнүүдийг ингэж самнаж авна. За одоо нөгөө тал нь. За сайн байцгаана уу? Бүрөвд орж нэмж аргал гинэ. За нөгөө тал нь. Миний энтлийн хөмсөг юусаа энтэлтэйгээ адилхан биш. Энтэл нь илүү гоё. Энтэл нь жоохон мяа. Гэхдээ яг хоёулангийн аль болох адилхан болохыг хичээнэ. Яа. Маш бабаар. Миний хоёр хөмсгийн энтэл нь арай өндөр. Ер нь ингээд жирийн ингээд байхад энтэл нь арай өндөр байдаг учраас бас тэрийг нь харгалзаж бодохгүй болов. Өө дарагчаа бол би эндээс надад миний бүтээгдэхүүнээ яг хүссэн бүтээгдэхүүнүүдийнхаа зургийг явуулаад надаас захиалж болно шүү охтуудаа. Гэхдээ миний яг хуудас руу бичих хэрэгтэй шүү. Миний мейкап хуудас руу. Энийг захимаар байна. Ямар өнгөнд таарах вэ? Хэдэн төгрөг вэ? Хэдэн төгрөгт Монголд ирэх вэ гэд тиймэрхүү юмнуудыг миний өөрийн мейкап хуудас руу мессеж чигээд авч болно.
За тэгээд энэ хоёр хөмсгөө би яг уртлын яг адилхан. Яг энэ хамарны энэ үзүүрээс чигээр нь татхад эндээс хөмсөг эхэлж явах хэрэгтэй. За тэгээ илүүдэл бүтээгдэхүүнүүдийн самнаа. За ерөнхийдөө бол энээс илүү адилхан болно гэж байхгүй дээ. Миний хувьд бол. За тэгээд хөмсгний харандаа энэ Face Shop-ийн ер нь Солонгос хөмсгний харандааны номер 3 байхад болно. Миний хуудасны нэр зүгээр минь Амка Аварцад гэсэн нэртэй. Тэгээд энэ public 31000 биш 32100 гэдэг яг хүний тоотой хуудас нь миний өөрийн makeup хуудас. Миний бас өөрөө яг хувийн яг юу байгаа? Facebook байгаа. Тэр нь болохоор нэг юм ерөөхөйтэй ингээд бичлэгтэй профайлтай. Хоёр өөр хуудас байгаа шүү. Нэг нь миний хувийн, нөгөөх нь makeup-ны гэдэг. Яг сайн харж ээж лайк дараарай. За хөмсгний харандаагаар би жоохон тодлоод яг энэ төгсгөл хэсгийг ялангуяа илүү бараан зя нөгөө тал ч гэсэн баг зэрэгэл. Гэтэ энэ харандаагаар ингэхгүй байсан ч болно. Би л ингэж боддгийн. Ер нь хөмсгч нь мод болоод байгаа шүү дээ. За тэгээд дахиад уусгаж өгөөд багсаараа сайн саманж өгөөд. За одоо миний хөмсгний үс айгу урт. Тэгэхээр ингээд өдөр тишээгээ ингээд энэ будснаасаа илүү гарч мараад хөдөлгөөд ингээд өгдөг. За тэрэнд нь болохоор энэ юулээ Clear Brow Gel хөмсгний гэл гэсэн үг. Гэхдээ хөмсгний гэл байхгүй хүмүүс яаж аргалах вэ гэх юм бол энэ хөмсг самандаг энэ сам руугаа өсний лак байдаг штэ. Өсний лак цацаад тэгээд дээш нь самнаад тэгэл болоо. За заавал ийм бүтээгдэхүүн авахгүйгээр өсний лакаар ингээ хөмсгөө тогтоочч болно. За ингэснийхаа дараа болоогүй. Хөмсг болоогүй. За энэ юм харандаагаа биений өнгөтэй. Гэтэ жоохон ягаан туяатай ингээд уусгахлаар крем ийм харандаагаа эсвэл энэ тал нь болохоор арай жоохон ийм гялгар аль нь ч яж болно. Энэ арай гялгар нь гоё юм уу? Өө энэ чинь all matte те. Тэгэхээр matte хэрэглэн гэсэн үг. Энэ нь болохоор matte. Энэ нь жоохон ийм сувдан юм шиг тийм жоохон гэрэлтэй. За энэ matte юугаараа би хөмсгнийхөө энэ доотлыг за бас ингэ шаардлагагүй. Гэхдээ миний хувьд хөмсгийг гой цэвэрхэн харагдуулдаг шиг санагддаг. За ингэчээл ерөөсөө би гараараа гэд уусгач. Бэм. За бүрөшөө нарийнхаа харандаа байвал энэ дээгүүр нь хажуу талаар нь ингээд цэвэрлж болно. Би тэгтээ зөвхөн доотлын гэж цэвэрлжнэ. За хөмсг бол болцсон одоо. Жинкнээсээ одоо болцсон. За хөмсгөө арай харуулъя. За нүдний будалд болвол нүдээ эхлэхээс өмнө энэ primer нүдний суур гэж тустай байдгийн шүү. Будаг нь буудаг хүмүүс эсвэл ийм над шиг бүлцэн нүдтэй хүмүүс ер нь контур монтер сормосны будаг энэ төр нь буудаг хүмүүс суур тавих юм бол ерөөсө буухай болно. Суур дундаа миний энэ хэрэглэж байгаа суур бол бүр best.
Яа тэгэхээр би өөр зөндөө праймер хэрэглэж үзсэн нүдний. Эннээс би амар тослог завхтай. Ерөөсөө нөгөө давхраа хийлгцэн болохоор бас ингээд давхраан дондор будаг ороод тэгээд жоохон хэцүү. Ер нь бүх асуудлыг шийдэж чаддаг тийм нүдний суурь болвол амар ховор. Би тэгээд энэ NARS-ийн нүдний суурийг болвол би бараг сүүлийн 3 4 жил хэрэгжилж байна. Тэгээд ер нь дундуур нь дуусхлаар нь ингээл өөр юм хэрэгжилж үзмээр санагдал өөр юм авахлаар ерөөсөө сэтгэл таарахгүй. Эсвэл тэн ингээд ерөөсөө уусч өгөхгүй ч юм уу нэг тийм асуудалтай. Тэгэхээр энэ NARS-ийнх бол best. За нүдний тэн нь болоод за пэйжийн нэр Анжугийн асуулт нь. Пэйжийн нэр миний Amka Our Z эт хуудасаа. Давхраага хаана хэлсэн бэ гинэ? Давхраа чинь цаана хэлгэлээ. Хуучин сайд нарын имлэг гэж байдаг байсан. Одоо байд юм болов. За нүдний тэнэнд болвол энэ Kat Von D Shade and Light Eyes нүдний Shade and Light. За энэ Shade and Light дотор бүх өнгө нь matte. Тэгэхээр өнөөдрийн нүүр бодолд matte учраас энэ бүх өнгө нь matte хэрэгжилж байгаа шүү. За тэгээд энэ улбар шар өнгийг гоё нэг Instagram дээр зургнууд яваад байдаг штэ. Амар юм улбар шар тэгээ бор мортой ингээ холилдсон smoky eye яг тийм юу. За YouTube channel ч гэсэн яг Amka Our Z гэ хайх юм бол гараад ирнэ. Ерөөсөө миний Instagram, Snapchat, Facebook, YouTube бүгдээрээ Amka Our Z AVARZED ойлгосноо. Amka Our Z гэсэн хуудасаа. За нүдний суур гэж энэ нэг тийм цавуу шиг одоо дээр нь тавьсан тэн айгуу сайн ингээ барьцтай тогтож өгнө гэсэн үг энэ. Жохон наалтангтай цавуу маягийн тийм юм байгаа. За энэ тэнийг хэрэглэж байна. Энэ тэнээс хамгийн эхлээд авах өнгө бол энэ биний өнгөтэй өнгөөс жохон улбар шаргал өнгөтэй. За энээс хамгийн түрүүнд энэ багс нь болохоор энэ Sigma 240 гэсэн энэ урт үстэй уусгалтын багс байгаа. За энийг ерөөсөө зохин дээр бүгднгийн ингээд энэ ерөөсөө нэг тэг тод харагдахгүй. Ер нь дараагийн тэн нүчин хоорондоо гоё уусч өгөхөд айгүй туслана. Ер нь юм биний өнгөтэй пудер ч юм уу заавал тэн байх албагүй пудер төрхөж болно. Жигтгэн. За ингэчээд саяныхаа багсаар энэ улбар шаргал өнгөгээд харагдж байна. Энэ нэр нь болохоор Luscious гэдэг өнгө байна. За энэ өнгөнөөс маш багаар нь яг одоо энэ хөмсгний яс байгаа те. Яг энэ ясны доогуур ингээд цаашаа явж ордог хэсэг байгааз. Одоо харж байгаарай. Энд яс байна те. Энэ багс цаашаа явж орохгүй байгааз. Жохон доошлохлоор ингээд яваад орчиж байгааз. Яг энэ хэсгээсээ яг энэ хэсэгтэй л бодно. Тэрнээс дээшээ гарчих юм бол энэ бондгор ясан дээрээ ер нь гялгар тэн ч юм ер нь тэн тавиад дими баг зэрэг байж болно. Гэхдээ саатай буудгаар ялангуяа будах юм бол за асуултууд амар хурдан орж ирж байгаа учраас би яг харсныгаа л хариулаад байгаа. Тэгээ бас энэ лайв чинь цаг хугацаатай 2 цагийн дотор би нүүрээ бодож дуусгах хэрэгтэй. Энэ бодолтод ер нь айгүй хуусгалт орно. Айгүй хөнгөн гараар уусгах шаардлагатай болно. Тэгэхээр ер нь охтууд маань төвчээртэй
смоки бодолт учраас багаар нь цайвраасаа бараа руу эхлээд шууд бараа өнгөө тавиад тэрийг уусгах гээд байлгүй. Хамгийн цайвар өнгнөөс эхлүүлээд багаар бараан болгоод тэгэх юм бол айгуу гоё ууссан юм шиг харагдана. За тэгээ мэдээж хэр улбар шар байлгахаа бас хүн өөрөө шийдээд бодож болно. Ер нь улбар шар тэннээс амар ингээд юу яадаг гэсэн? Улбар шар тэн ягаад чинь тийм гоё санагддаггүй байсан. Гэхдээ нөгөө мод бус эргэж ирдэг гэдэгдэг штэ. Яг тэрнтэй адилхан одоо улбар шар тэн бол амар модонд ороод байгаа. Нэг тийм галын өнгө гэх юм уу? Эсвэл нэг нар жаргаж байгаа өнгө. За тэгээд арай жоохон нарийнхан тэгтээ бол урт төстэй ийм багсаар саяныхаа улбар шар өнгийг аваад тэгээд илүүдлийн унгаагаад сая тавьсныгаа арай жоохон тодтгож өгөх гэх юм уу? Энэ арай нөгөө нарийн багс ахгүй юу? Төрөний хэрэгжилжсэн чинь айгу бүдүүн уусгалтын багс байсан. Энэ болохоор арай нарийнхан уусгалтын багс. Миний хуудсыг өмнө нь харж байгаагүй, сонсож байгаагүй охтууд байвал би ер нь бол ер нь айгу шудраг. Яг байгаа юмыг байгаагаар нь ер нь хэлдэг. Ямар нэгэн бүтээгдэхүүн шинээр туршиж үзлээ гэхэд ерөөсөө яг надад таалагдаагүй, таалагдсан бол таалагдсан. Яг байгаагаар нь хэлдэг. Тэрэнд нь ч болоод намайг үздэг хүмүүс их байгаа. Тийм болохоор хэрэг шинээр орж ирж байгаа хүмүүс бол намайг сайн мэдэхгүй байж магадгүй. За ингэснийхаа дараа за хүмсэг яриа ширүүн байна гинэ. Би нүдэ будаагүй, бүх юма будаагүй байгаа болохоор ширүүн харагдаж байгаамаа. Бүх юма будаад дуусны дараа яг ерөөсөө тийм ширүүн харагдахгүй заа. За дараагийн тэн болохоор энэ нэлээд хар бор тэнээс. За энийг ч хэрглэж болно. Гэтэ би бол нэлээд энэ хар борыг хэрэглэнэ. За түрүүнсээ адилхан багсаараа энэ төгсгөлдөө илүү одоо анхаарна. Энэ тэнэ тавихтаа хамгийн их тэнэ энэ төгсгөл хэсэгт нь. За тэгээд бүтээгдэхүүнээ тавьсан болвол одоо энэ багсанд чи өөр будаг байхгүй штэ. Үлдсэн будгаар нь ингээд урагш нь хойш нь уусгаж өгнө. Маш багаар бор өнгийг ялангуяа багаар нэмж өгвөл их гоё харагддаг. За энэ бор өнгөө аль болох энэ улбар шарыгаа нээхийг халахлаад авахгүйхэн шиг тавьж өгөх хэрэгтэй. Хөнгөр нүдтэй хүн ингэж будаж болох уу гинэ болно штэ. Харин ч өстой гоё харагдана. За ингэснийхаа дараа би багсаа солино.
Арай жоохон богинохон үстэй. Энэ. За энэ Makeup by Mongolian Girls миний пэйж миний групп биш учраас би бас админ нь өөрөө устгачих бах нэг өдрийн дараа ч юм уу. Та нар админаас нь сайн гуйвал хадгалж магадгүй гэхгүй. Гэтэ би энэ нүүр бүтлийг дахиад YouTube дээр хийж тавьж болно. Би бол өөрийнхөө YouTube дээр бол тавьчих юм бол хизээл үзэхэд билүү. За түрүүнийхээ л бор өнгийг хэрэглээд байгаа шүү. Арай богинохон үстэй. Энэ багсаар арай тод олж өгж байгаа. За тэгээ би нүдээ бол жоохон урт бодох туртай. Миний өөрийн энэ нүд жоохон богинохон болохоор жоохон татаж уртасгаж бодох туртай. Ер нь манай Азууд богинохон нүдтэй. Тэгэхээр би жоохон пропорцийг хараад арай жоохон урт болгож боддیں۔ За ерөөсөө ингээл бороо багаар нэмэл байна. Нэмэл. Ихэр их бараан болохоо хүн өөрөө мэдж байгаа шүү дээ, тэ? Хэд бараан болгомоор байвал ингэж олон дахин давхарлах шаардлагагүй. За тэгээд хоёр нүдээ ингээд зэрэг харж агаад миний нэг талын нүд жоохон бөөрийнхий нөгөө тал нь жоохон ийм хавтгай гэх юм уу? Ер нь миний энэ тал жоохон өндөр юм шиг байгаа. Өндөр юм шиг байгаа. Ер нь бичлэгнээс өөрөө юу харахад энэ тал нь илүү жоохон ингэх гээд байдаг. Тэр яг ингээд бүтэн нүрээ харж агаад бодох нь зөв шүү. Зөвхөн ингээд нэг нүдээ харж бодож байгаа дараа нь ингээд энэ обой ямар гоё юм бэ? Энэ обой биш, энэ зүгээр наадаг ийм стикер. Энэ ерөөхдөө ч гэсэн ингээд наачтай. Энэ ханных нь өнгөн жоохон цэнхэр саарл. Тэгээд дээр нь би юм наацсан. За ингэсэн бол хамгийн эхлээд авч ирсэн энэ багсаа штэ. Энэ багсаар ерөөсөө тэн авахгүйгээр нөгөө бор өнгөнүүдийн хооронд нь уусгаж өгч болно. Уусгахтаа эхний нөгөө энэ улбар шар хоёр өнгөө хооронд нь хожж агаад уусгасан ч болно. Энэ улбар шар өнгө нь жоохон алга болсон байвал дахиад ингээд сэргээж өгөөд хамгийн гол нь энэ улбар шаргалд туяа орох нь л их чухал штэ. За одоо доотлийнхаа нүдний цохийг удаж эхэлнэ. За шууд түрүүний энэ улбар шалгал хоёр өнгөө хольж авч байгаа би дангаар нь хэрэгэлсэн ч болно. Энэ улбар шалгал тэнэ. Би жоохон юм хавтгай багсан дээр авч байгаа. Тийм ээ, або биш. Зүгээр наадаг юм. За доотлын жохоо улбар шаргалтай толгоод. За дээрэс нь түрүүний авсан энэ бараан бор өнгөө аваад
Баяр жаргал сандаж. Гойлонгоо дээр гарсан байлээ чиний тухай нийтлэл гинэ. Харин Монгол ютуберуудын нийтлэл гарсан байлээ. Тэрэн дээр намайг бас гिचсэн байлээ. Тэгээд баярлалаа гойлонгогийн эдиторууд. Би бас тэрийг хараад амар гайхаад амар гой санагдсан шүү. За би нөгөө бор өнгөөрөө дээгүүр нь явж байгаа шүү. За бүр жижигхэн багсаар. Бүр жижигхэн. Ийм жижигхэн багсаар. Энэ эрээхийний наалт нь болохоор энэ 3D наашаага ингээд товж гарч ирдэг. Ингээд зүгээр юм хатгай наалт биш. За дахиад энэ жижигхэн багсаараа энэ биднийхээ доотлын хэсэгт арай жоохон тод болохын тулд тэгээ гоо нарийн бүр дотор талд нь тавина гэх юм. Waterline. За нөгөө тал нь ч гэсэн сармуустайгаа айл болох ойрхон. За энэ нүдний доогуур баг зэрэг тэн унтсан байвал. За одоо контур болохоор би энэ контур биш энэ нүдний энэ кремэн тэн байгаа. Энэ Bobbi Brown-ы Bark гэсэн борон байгаа. Энэ ингээд хатгаараа юусоо арилдаггүй тийм нүдний тэн. Энийг би контурны оронд хэрэглэнэ. За энийг хамгийн түрүүнд шүү дээ. Сайн эхлээд бүгдээрээ сормоосоо эргүүлээ тий. Баг зэрэг сормоосоо эргүүлээд за тэгсний дараа энэ нүдээ ингэ сайн татж агаад энэ waterline гэдэг сармуусаа өтгөн харагдуулах тул. За тэгээд энэ тэнэрээ яг энэ сармуус ургаж байгаа хэсэгтээ илүү тавиад. За тэгээд энийг нарийнхан багсан дээр аваад Where is my нарийнхан багс? Ханаа өчигдөрхөн хэрэглэжсэн шүү. За ямар ч хамаагүй цэвэрхэн нарийнхан багс. Мяа. Айна. За энэ ийм нарийнхан багсан дээр аваад энийг ингэж агаад за энэнгээрээ би энэ төгсгөл хэсгийн баг зэрэг гурвалжин татаж өгнө. Нэг тод харагдахгүй. Тэг контур тавьсан ч нэг мэдэгдэхгүй. Зүгээр харандаан хэрэглэн ч болно. Контур. Би л
нөгөө байнгын хэрэгэлдэг энэ техникээ жоохон өөрчлөх гээд. Тэгээд нүдээ ер нь бол бараан будж байгаа юм чинь тэгж хар мараар контур бас тавьмааргүй санагдсан. Төсөл хэсгийн л ингээд нарийнхан байлгах хэрэгтэй. За би бол нүдээ айгүй ингэж урт зурдаг байгаа. Хүн хүний сонирхол өөр. Зя. За одоо бол сормоос наахад бол болцсон гэж үзэж байна. Би гэхдээ түрүүний нөгөө тавьсан дор тэннүүдээ жоохон сэргээмээр санагдчихлаа. Интернет жоохон гацаад байна уу юу? За. Ингэснийхаа дараа энэ цайвар өнгийн тэнээр энэ юм уу аль нь чамаагүй. Цайвар өнгийн тэнээр хөмсгөнийхөө доод талд highlight matte цайвар өнгө. Энэ бодол бүгд matte учраас баг зэрэг ингээд. За ингэсний дараа өөр марцсан сансан юм байхгүй. За одоо шууд сормосоо будлаа. Сормосоо будаад сормос наана. Нэг марцсан явж байна. Энэ шингэн бор ийм палмастрын контур гэдэг штэ. Сайн сэгсэрч аваад нүднийхээ угийг жоохон уртсгаж өгнө. Жоохон маш бага хэмжээгээр. Нарийнхан юугаар. Маш бага хэмжээгээр. Хийтэй очих юм бол муухай болчих. Миний нүд нөгөө энэ яг сэтэлцэн юм шиг юм юутай. Тэгэхээр би нэг хит их ингэж улам яах гэдэг. Тэгвэл баг зэрэг л тодтогч өгч байгаа. За ингэсний дараа бол сормосоо баг зэрэг будаад тэгээ дээрээс нь би сормос наана. Сормосоо наахаас өмнө буддаг нь нөгөө цавуунаас хамгаалж байгаа. Яг өөрийнхөө сормосыг хичнээн цавуунд хүрсэн ч гэсэн арай жоохон бат бүх болно гэдэм үү. Тэгээд бас нөгөө нааж байгаа сормостойгоо гоё уусч өгдөг. За одоо сормосоо наана. Миний наах гэж байгаа сормос боллоо штэ. Энэ Ardell гэд брэнд эдэн штэ. Тэрний Wispy гэдэг стил нь энэ хоёр. Энэ харагдаж байна. Жохон юм шингэн. Тэгээд юм урт богино. Зя. Энийг би өчигдөр хэргэлцэн сормос л та. Гэхдээ ер нь нэг хэрэглээд хайдаггүй. Нилээ олон удаа хэргэлжээж хайдаг. Яг одоо цавгаа нааж гин. За цавгаа ингэчээд жоохон хаттлан жоохон байлганаа.
шууд яачих юм бол наалдаж өгөхгүй. За тэгээд би гараараа наасан ч болно, энэ хөмсөг зулгаагаараа наасан ч болно. Би талан тавихгүй бол. За. Надад бол энэ хөмсөг зулгаагаараа наацсан нь айгүй амар санагдав. Миний гар хит бүдүүвчраас. Гэж нарийн наахад жоохон хэцүү байгаад идэв. За одоо энэ тал нь хатчих хооронд нөгөө талаа наанаа. Тэгээд ер нь энэ сормоос ер нь яаж наах энэ тэрийг сурмаар байвал надад мэддэгдээрээ би юу яана бичлэг хийж болно YouTube дээр. Би бол сормоосныхаа би хэсгийг нь эхлээ наачаад тэгээд уг хэсгийг нь наагаад тэгээд төгсгөл хэсгийг нь жоохон татчих ингэж наадаг байгаа. Яг энэ гурван юг дарааллаар явахлаар айгу амархан наалтчихдээ. Эхлээд би хэсгийг наагаад тэгээд уг хэсгийг тэгээд төгсгөлийн гээд. За миний тал дээр бол интернет гацаж матсан юм бол байхгүй байна. Хэрэг гацаад байвал мэддэгдээрээ. За ингэснийхаа дараа дээрээс нь дахиад жоохон нэмнэ. Би өчигдөр бас нэг бүтэн сормоос хайчлсан. Гэт дундуур нь хайчлаад энэ тал болгосон. За тэгээд талынхаа одоо энэ сормоос чи ингээд эхний хэсэг нь богинохон байж байгаад ингээд урт болсон байгаа штэ. Тэр сүүлийн урт тал нь байгаа шүү энэ. За энийг нь төгсгөл хэсэгт нь зөвхөн нааж өгнө. За дахиад энийг заавал ингэ шаардлагагүй зүгээр л бийл маяглаж авахгүй юу. Угаасаа мейкап хийдэг болохоор ингээд жижиг сажиг юм хийхгүй болохгүй тийм. За нэгэ зөвхөн төгсгөл хэсэгт нь шүү. За одоо харж байна. Энэ тал нь арай төгсгөл нь арай жоохон юм дээшээ өргөгдөж байгаа. Ер нь хүн тэгж харагдахгүйсэн чинь надад тэгж харагдаад байдیں۔ За тэгээд энэ хоёр сормосоо хооронд нь ингэж сайн чимхэж өгөө. Хооронд нь сайн наалдуулаад. Улам ийм болж байгаад улам тод цоглог харагдаж байна. Төгсгөлийн ингээд тодолцохлоор өшөө гоё харагд. Би ер нь ойрд энэ ер нь сормоос нахтаа ингэж наагаад байгаа. Тэгэхээр айгу гоё харагдаж илээ. За одоо сормоосоо хатчих хооронд бүгдээрээ хамраа өндөрсгөнө. Хамраа өндөрсөхдөө ийм багс хэрглэж байна. Давхраагүй жоохон бүлцгэрнүүдийг ингэж бодвол болох болов үнэ. Ер нь тэгээд яг энэ шиг бодож үзчихэж л мэдэндээ надад бол болно гэж бодож байна. Яа тэгэхээр энэ бодолд бол бүхэл нүдэнд зохино. Миний хувьд бол. За хамраа өндөрсөхдөө би энэ Too Faced Milk Chocolate гэсэн энэ сүүдэр өнгө байгаа. Нүдээ яаж ингэж бодож байна гинэ. Сая лайв ихнээс нь үзэхгүй яваа. Гэтэ энэ бичлэг дуусны дараа эргүүлээд ихнээс нь үзэж болно. За тэгээ илүүдлийн унгаагаад доошоо. Би ихтэй хөмсгөө биш ээ. Хамраа нэх тэгж тодлоод байдаггүй. Баг зэрэг л тэнэр ингэж тодолж өгдөг байгаа. Тэрнээс ч бүр ингээ нарийнхан болгож малгаад байдаггүй.
Жохон сүүдэр тавьж өгж байгаа л төдий. Тэрнээс биш бүр ингээд амар нарийнхан болгоод болоо. Тэгэхэд бол амар их юу орно. Цаг орно тэгээд би тийм юм жоохон дургу. Угаасаа хамарны будаг амар амархан арилжтай юм чинь тэгэж бодож яах юм те. За ингээл хөмсөг зөхрүүгээ уусгачдаг. Ерөөсөө л баг зэрэг л сүүдэр тавих төдий. За саяныхаа энэ сүүдрээр одоо нүрээ жоохон сүүдэрлэж эхэлнэ. За ийм дали ийм багсан дээр энэ саяны milk chocolate шүү ингээ шоколадчиг үнэртэй. Чихнийхээ энэ дээдлээс нүдний уг хүртэл жоохон хацар нь дээгүүрээ ингэж сүүдэрлэж тавина. Хацарныхаа энэ зураасаа дагаж ингэж тавих юм бол жоохон угаасаа уусгалтанд чинь будаг чинь ингэ доошлолчихно. Тэгэхээр жоохон дээгүүр ирэхэд тэгээ уусгахтаа жоохон доошлоод яг байх байранда очдөг хгүй. Тэгээ би жоохон тавих юугаасаа жоохон дээгүүр идэх. Миний ярьж байгаа юм ойлгогдож байна уу? За энэ бол эхний сүүдэр шүү. Эхлээд хамгийн цайвар сүүдрээс эхэлж байгаа. За тэгээд баг зэрэг духан дээрээ тэгээд энэ шанаа хэрвээ шанаа нь том хүмүүс нүрэ гой буддаг хүмүүс дандаа Монголд биш тэгээд дандаа шүн лайв таарчих юм аа. Тэгээд дахиад хобби хөдлөөд нүрэ будгаар нөхөрч зүгээр үү гэд хэцүү юм гинэ. Хөр юм. Нийтдээ. За энэ чихрүүгээ сайн ингэж уусгаж өгнө. Чих нь ингээд цав цагаан бас байвал онцгой те. За ингэсний дараа арай жоохон энэ бараа сүүдэр авч байгаа. Түрүүний онцсон чи бүр энэ төрчлээ. Шүн нүрэ бодаад гэнэ. За энэ жоохон бараа юунуудыг холж байгаа. Нэг энэ хоёрыг холж байгаа. Тэгээ илүүдлийн унгаа мэдээж. Тэгээ би гаран дээрээ жоохон ингээд илүүдлийн тавьчдیں۔ За тэгж жагаад яг түрүүнийх шиг чихнийхаа эндээс нүдний төгсгөл хүртэл. Тэгээ багаар л уусгах нь зөв. Тэгэхгүй шууд ингээл зураас зурсан юм шиг бол муухай. Ер нь бол артист гэдэг чинь ингээд хүний одоо жирийн хүний хараагүйг харж хийгээгүйг хийдэг гэх юм уу гэдэг. За тэр ч яах вэ? Жохон нарийн юмн дээр анхаарах нь л одоо артист хүн юм болов гэж би боддог. За тэгээд миний энэ шанаа жохон том талтай учраас одоо мейкап хийх юм уу гинэ. Би яг мэрэгчлэрээ мейкап бол хийдэггүй. Юу яадаг? Хумс хийдэг мэрэгжлийн маникюр, педикюр. Мэрэгжлийн хумсыг 6 жил хийж байна. За ингээ багаар сүдрээ нэмээд одоо бол сүдэр бол болцсон. Хацар өнгөлөх юу болвол бас мат. За энэ хацар өнгөлөгч бол энэ Neutrogena Healthy Skin гэх ямар ч саагүй ийм ямар өнгөлөө Pure 22 гэдэг өнгө байна. Ийм саагүй. За багс ийм багснаас дали багс байгаа. Энэ Morphe-гийн E4 гэсэн ийм багс байна. За энээсээ бас энэ хойноос ахуулаад урагш нь уусгаж өгнө. Шууд ингээд хацар дээр ингэх биш. Жохон ингээд дали тавьж өгөх юм бол ер нь бид нар шиг ийм өргөн нүртэй хүмүүс жохон ийм харагдана.
Ерөөсө баг зэрэг л тавихад болно. Угаасаа нүдэн тод учраас тэгэж тод хацраа өнгөлөдөх шаардлагагүй. Гэхдээ баг зэргийн л өнгө нэмж байгаа. За камераар харахад миний энтлийн нүд арай нөгөө юм хавтгай хавтлахлаар сормуусан жоохон тэгж харагдаад байна. За би зөвхөн энтлийнхаа нүдэн дээр сормуусан дээрээ будаг жоохон нэмээд өгötгий. За. Одоо энтл нийтлэлтэйгээ тэнцсэн. Адилхан болж байгаа нүд. Тэгэхээр нэгтлийн миний энтлийн нүдний сормуус айгу богинохон байхгүй юу? Тэгээ цаанаасаа энэ нүд нь арай жоохон юм бөөрхий, энтэл нь арай жоохон ийм. Тэгэхээр тэр хоёрыг нь жоохон баланслуулж. За гэрэл төлөвч бол байхгүй. Дан мат будаг учраас уруулаа болохлээр би амар олон хөнгө холноо. Sorry guys. Би өчигдөр энэ бодолтыг яг өөр дээр хийж үтсэн байхгүй. Тэгээд энэ дээр амар гоё уруулын будаг зохино. Тэгээд тэр уруулын муудыг гаргахын тулд амар олон будаг холно. За эхлээд би энэ одоо байгаа энэ өнгөгүй уруул өнгөлөгч шаагдыг найрлахчаа. За энэ Lancome Sheer Natural гэсэн ийм жоохон бор туяатай ийм юугаа уруул хүрээлэгч. Миний уруул бас жоохон дэлий талдаа. Би өчигдөр нөгөө нэг Монголд яг ямар арсны эмчилгээ хийлгэсэн талаар бичлэг хийсэн байгаа. Тэгээд яг намайг миний нүрээр амар хэм гардаг байхад намайг хүн тэгжсэн. Чам шиг ийм муухай бардгаар арьстай мейкап артистыг бишрэлтийн ямар менежер нь семинар явуулдаг байна. Чин бишрэл чиний царайг харсан уу гэжсэн. Тэгээд тэр комментиг сая санаанд орчлоо. Хүмүүсийн тиймэрхүү коммент намайг амар ирч хүчтэй болгодог гэх юм уу? Тэгэл харж байгаарай гэл. Тэгэл амар төвчээртэй эмчилгээгээ хийлгэсэндээ. Зарим хүмүүс бүр ёо заавал би нүрээ эмчлүүлээч гэл амар. Эмчилгээ гэдэг чинь тийм хурдан амархан болчдгоо маа. За энэнгээр уруулаа хүрээлээд би уруулаад баг зэрэг том болгож илүү зурдаг гэх юм уу? Баг зэрэг. За. Тэгээ энэ ороод хэрэглэгчээрээ би ингээ бүтэн оруулаа бодчихтээ. Хэм бод оруулын бодог чинь илүү удаан тогтно. За ингэснийхаа дараа эхний уруулын будаг бол. За энд хоёр л уруулын будаг орно. Энэ хоёулангийнх нь өнгө нэмнэ. За эхнийх нь болохоор энэ арай бараа энэ бор өнгөтэй. Энэ 696. Тийм 696 гэдэг өнгө нь эхлээд түрхэн дараа нь энэ арай цайвар өнгө аваад тэгэхээр жоох юм ombre бодолт болно. Гаднах нь бараа. Тэгээд дотор тал нь юм цайвар. Тэгээд холилдоод нэг тийм. За эхлээд энэ burgundy энэ нэлээд жоохон цусан өнгө гэх юм уу. За миний хийлгэсэн эмчилгээг сонирхож байвал миний YouTube хуудас дээр хамгийн сүүлд тавигдсан бичлэг байгаа. Яг эмчилгээгээ яаж хийлгэсэн, хаана хийлгэсэн, эмч нарын нэр, утас, чадлаараа хаягийг өгөхийг хичээсэн. Бас миний Facebook makeup хуудас руу орох юм бол бас тэр бичлэг линктэй байгаа.
Зя. Гаднах хүрээгийн энэ бор хөрөнгөөр тэг ингээ харахаар жоохон намрын бодол болчихж байгаа. Одоо угаасаа намар болж байгаа юм чи. За ингээд хүрээгийн гаргасан болвол уруулын будгаараа шууд ингээд тодтолжуулна. Нөгөө сая гаргасан хүрээгээ дагаад өөрөө хаана байдаг гинэ? Дэнерт, Америкийн Дэнерт. Энэ яранга уруулаа будгах чаас хэцүү юм бэ? Колорадо мужийн Дэнер хотод байд юм аа. Гэтэ саяхан Монгол яваад ирсэн. Явж ирээд нэг 7 чанаг байна. За дээдлийнхаагаа жоохон тадлаад. Зя ингээд гаднах хүрээгийн ийм мөнгөөр гаргацсан. Дотор тал нь бол цайвар энэ болохоор 655 энэ биений өнгөтэй уруулын бод байгаа. За би мейкап хийхдээ бол ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг гэж асууж байна. Ихэнх нь бол Америк брэнд. Өөр Америктэй болохоор эндхийн ер нь маркет дээр байгаа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. За тэгээ Америкийн бүтээгдэхүүнүүдийг Монголоос авъя гэхийл нөгөө захиалгаар авчирдаг хүмүүс байд юм билээ. За одоо л нүүр будалт бол ингээд болцсон. Будгаа удаан тогтоохын тулд би ер нь нүрээ ер нь будаж дуусчаад ийм setting spray цацлаг. Энэ нь ер нь сая тавьсан пудер, кремнүүдийг хооронд нь ингээ гоё уусгаад тэгээд юу яах хэвээр гоё бардгар биш гоё шингээд гоё удаан тогтоох хамгийн гол үйлчлэг нь бол удаан тогтоох. Тэгээ энэ ямар ч тос байхгүй, paraben байхгүй. Тэгэхээр Urban Decay За тэгээ setting spray дотроо matte setting spray гэж байдаг. Энэ бол ямар ч тийм matte үйлчлэгээ байхгүй. За энийгээ сайн хатаагаад одоо миний хөмсөг ерөөсөө тод харагдахгүй байгаа. Яг л бусад бүх юмаа будсан учраас гоё баланстай харагдаж байгаа. Түрүүн яг хөмсгөө төрүүлж будчаад тэгээд нүдэ будж хахад хүмүүс хөмсгчээ арай тод байна гэдсэн. Монголд нөгөө нэг юу Америк Mac Mongolia гэдэг Instagram дээр бас Америк бүтээгдэхүүн яг ориг бүтээгдэхүүн оруулж ирдэг юм шиг лээ. Тэгээ бас сая хүмүүс Urban Shop-т бас байдаг зарим бүтээгдэхүүн гэж комент бичсэн.
Миний шүдний талаар асууж байгаа бол миний яг мейкап хуудсан дээр яг шүдний арчилгааны талаар бас юу хэрэгэлдэг лайв бичлэг байгаа. Видеон дунд нь ороод ингээд хайх юм бол зөндөө олон лайв байгаа. Ер нь хүмүүсийн их асуугаад байгаа юмнууд ихэнх нь байгаа. Би аль хэзээний хариулсан. Тэгэхээр та нар өөрсдөө бичлэгээ хайгаад эсвэл YouTube-ээс миний бичлэгийн дундаас хайж агаад үзээрэй. Нүүрэн дээр юм гараад тахлаар шархны шар цэцэг хандлаад уухаар ор мөргийн арилт юм билээ шүү гинэ. Яг хөө тэгж үзэж болно. Арилж байвал сайн л байна. Гэхдээ бүх хүнд бас таарах үгүйг нь бас мэдгүй. Би бол дотроосоо хеликогийн имчилгээ, тэгээ эмэгтэйчүүдийн имчилгээ, тэгээ бас гоо сайхны гаднаасаа бас цэвэрлүүлж имчилгээ хийлгэсэн. Тэгээ бас PRP имчилгээ гэж байдаг. Нөгөө бичил зүгээр ингэж арьсыг цоолдог тийм имчилгээ бас сорвиндоо хийлгэсэн. Тэр болгоныгоо би тусдаа бичлэг хийгээд яг өчигдөрхөн тавигдсан бичлэг байгаа. Тийм тэрийг үзээрэй. За маникюр, гел маникюр би лайв хийсэн бичлэг бас байгаа. Жирийн маникюр бол хамаагүй өстэй те. Гел маникюр гэж асууж байгаа өстэй те. За би нүүр будалтай жоохон ойрхоноос харуулъя. Миний арьс ийм ойрхоноос харсан ч амар муухай харагдаж байна гэдэг байна. Яг оо би одоо сорвтой хിവэрэ. Гэхдээ сорвнууд нь зүгээр нэг сорв биш юм. Нөгөө ингэ цаашаа гүн орсон сорвнууд учраас арилахад жоохон удна. Тийм би одоо болтол нөгөө Монгол төрөхжсэн тосноосоо одоо болтол төрөж байгаа. Ер нь 6 сараас жилийн хугацаанд бол байнгын арчилгаа хэрэгтэй. Тийм яг л дахиж гарах магадлал өндөр учраас нэг мөсөн яг тууштай курсын имчилгээгээ хийлгээд тэгээд цаашдаа гоё болно. Тэгэхгүй ингээд нэг сар хагасны хугацаатай ийм тан ууж агаад хайчих юм бол их удаан тэсэхгүй. Яг тэгэхээр миний нүрэгч 10 жил юм гарсан шүү дээ. Тэгэхээр 10 жил гарсан юм чинь ядаж нэг 6 сар жил ер нь бол байнгын имчилгээгээ хийлгээд эмчдэрээ байн очиод нэг сард нэг очиод шинжилгээгээ дахин өгөөд бактери нь багасж гин үү тэрэ гэдгээ яг одоо асуугаад тэгээ нэмж имчилгээ авахаар бол дахид нэмж имчилгээ аваад ер нь эмчтэйгээл сайн эмч болоод эмчтэйгээ яг сайн зөвлөд ер нь байх хэрэгтэй юм билэ. Тийм би яг явахаасаа яг ирэхийнхаа өмнө бүх одоо эмч нартайгаа дахиж нэг удаа уулзсан. Эмэгтэйчүүдээр бол би нэмж имчилгээ авсан. Арьсны өндөр ч гэсэн бас нэмж тос эм тан авсан. Гоо сайхан дээр бол би байнгын ингээд зөвлөгөө авсан. Туяа эмчээс. Тэгээд ер нь миний өөрчлүүлсэн эмч, эмнэлэг тэгээ утасны дугаар нь юу яах хэвээр YouTube дээр тэр сүүлийн бичлэг дээр бүгднийг би ингээд скрин дээр ингээд бэлэн ингээд гаргаж тавьсан байгаа. Тэр утасны дугаар руу залгаад хүмүүс над руу асуугаадсан хаяг нь юу юм, хаяг нь юу юм гэ. Тэгээ би яг нөгөө нэг Монгол дахь хаягийг сайн хэлж мэдэхгүй. Яг гоо сайхных нь л хаягийг мэдж байгаа болохоор хэлсэн. Яг хаяг маягийг яг хэлэхэд хэцүү. Тэгэхээр хүмүүс ингээд зүгээр залгаад ингээд ярихгүй надаас ингээд хаяг асуугаад зүгээр миний өгж байгаа утасны дугаар руу залгаж үзээд эмчтэйгээ яриад би шууд нөгөө эмчийн утсыг өгсөн. Эмнэлгийнхэн дугаар биш шууд эмчийн дугаар учраас шууд байна уу, гойд эмчээ сайн байна уу гэж агаад яриад ингээд хаана уулзах хэвээр яах хэвээр гэрт нь очивол очоод би бол гэрт нь очисон. Тийм болохоор би яг нөгөө эмнэлэг хаягийг мэдэхгүй.
Тэг гэртэн хүрээд ирв гэвэл хурж ирээд имлэг дээр хүрээд ирв гэвэл хурж ирээ те хоорондоо ярилцж байгаа. Тэгээд эмчилгээгээ эхлээрээ гой дэмч бол үнэхээр яг сэтгэлээрээ ер нь мөнгөний төлөө биш сэтгэлээрээ л бүх юм тайлбарлаж өгнө, эм тан өгнө. Тэгээд хамгийн гол нь тэр тос өглөө гэд эмчлэгдэхгүй тэр чи өөрөө тууштай хэрэглэх ёстой. Яг тэр эмчийн зааснаар сар хэрэглэе, сар хэрэглээ те 6 сар хэрэглэе, 6 сар хэрэглээд яг тууштай байх ёстой. Тийм болохоор тэр нь л хамгийн чухал. Тэгээд Монголд бол зөндөө мундаг эмчнэр байна. Юуны тул би Америкаас Монголд очиж нүрээ эмчлүүлсэн гэлээ те. Тэгэхээр бол чадал байна. Жохон нөгөө орчин технологи нь жохон нөгөө дутуу юм шиг санагдсан. Тэрнээс биш яг эмчнэрийн тэр авиас эмчнэрийн сэтгэл болвол надад маш мундаг санагдсан. Энд Америкт бол тэгж сэтгэлээрээ тийм хямдхан үнээр эмчилж өгөхгүй, ямар ч тийм зөвлөгөө өгөхгүй. Ер нь нэг хүний амнаас нэг үг гарахад л мөнгө нэгдэг тийм системтэй. Тэгээд Монголд бол бүх юм байна. Тэгээд хэрвээ энэ эмчилгээнүүд амар үнэтэй байна те эсвэл би мөнгөтэйдөө ингээд хийлэгдсэн ч юм уу тийм тайлбар тавьж байгаа бол тэр бол худлаа. Тэр чинь хүн үнэхэрийн арьсаа гоё болгоё гэж байл ядаж ажил хийн те мөнгөө цуглуулна үнэхэрийн хүсэж байгаа бол ямар нэгэн аргаар болгоно. Тэгэхээр мөнгө бол ерөөсөө асуудал биш. Ажил хийгээд эсвэл халтур инээдэрээ хийж агаад мөнгөө цуглуулад тэгж бол болно. За тэгээд энэ бичлэг яс урт болчих да. Хэр урт болчих да. За цаг 18 минут болсон байна. Тэгээд өөр асуулт байвал яг одоо надаас асуугаарай. Би одоо яг нөгөө нүрэ бодоод дууссан болохоор ингээд асуултуудаа сайн харж байна. Реклам шиг юм болчлоо гинэ. Реклам бишээ зүгээр миний зөвлөгөө шүү үнэхээр. Миний яг анзаарсан, харсан реклам яг рекламч байж болно шүү дээ. Реклам бас тийм муухай зүйл биш шүү дээ. Үнэхээр үр дүн нь ийм юм бол би сайн рекламдаад өгье. Нүүр будал маргааш хийгээд өгч гинэ. Би Америкт байдаг болохоор одоо яана. Миний энэ нүд рүү хараад ленз зүс юм уу гэж үгүй миний энэ урд ийм том гэрэл байгаа. Тэгээд тэр гэрэл рүү нөгөө яг өөдөөс нарж байгаа болохоор тэгж харагдаж байна. Тэрнээс биш ленз биш. Би ер нь ленз нүдэндээ ер нь тусаалга инээ тэр юм хэрэгэлдэг. Миний саяны дөнгөж сая хэрэглээд дууссан бүтээгдэхүүний зургийг харъя гэвэл би бичлэг дууссаны дараа бүгднийг нийлүүлж агаад зураг аваад би өөрийнхөө мейкап хуудсан дээр тавьж болж байна. Яг тэгэхээр миний энэ Makeup by Mongolian Girls дээр тавьсан их юмнууд миний юу ачдаг. Амар хурдан доршсыг яг тэгэхээр амар олон хүн араас нь юм тавиад тэгээд бас заримдаа устгагдчихдаг юм шиг санагдаад байдیں۔ Мэдхгүй ягаад чинь тийм биш байж магадгүй. Гэхдээ надаа ягаад чинь миний юм ерөөсөө ингээд хамгийн дээр нь харагддаггүй. Тэгэхээр би яг өөрийнхөө мейкап хуудсан дээр юу яа бүх бүтээгдэхүүнүүдийн зургийг тавьж болно. Makeup хуудас YouTube-ийн нэр бүгд Amka Аварцад гэсэн нэртэй байгаа. Миний шүд бүгдээ ирүүл өгнэ. Мэдээж би төгс одоо шүд гэж байхгүй. Зарим нь хорхоотдог тий зарим нь. Гэтэ би бол жилд нэг юм уу хоёр шүд ломбтуулдаг. Байнгын ер нь арчилдаг. Тэгэхээр би шүдэндээ амар сайн анхаардаг гэх юм уу. Ягаад чи хүн шүд сайтай байх юм бол ер нь дотоод эрэхтэн сайн байна гэж хэлдэг. Тэгээд би чин дээрээс нь ходоод муутай учраас шүд маш эрүүл байхгүй бол ер нь цаашдаа хөгшрөөд ирэхлээр хүн ингээд шүдээ арчлаагүйгээс болоод шүдэнд орхотоо тэгээ ахуулах болно. Тэгээд хоолоо сайн зазилж идэж чадахгүй. Тэгээд ходоод муутай. Тэгээд улам л өвчний нэмэр тийм болохоор шүдээ бол аль болох эрүүл би бол өдөр болгоно нөгөө завсраар нь ингээд цэвэрлдэг дундуур нь орсон хоол унд тийм үү те тэгээд өдөрт 2 удаа шүдээ угаана тэгээд дээрэс нь цайруулах үйлчилгээ
хэргэлдэг. Зөвхөн цагаан байлаа гэд гоё ирүүл байхгүй. Тэгэхээр яг энэ завсраар нь цэвэрлэх айгүй чухал гэж боддог. Хорооны шивээс миний комент өнгөрөөд байна гинэ. Хорооны шивээс харъя гэж байгаа бол энэ бүгд авчи. Masterpiece гэсэн юм бичиг байгаа. Жижигэнэр. За бүтээгдэхүүнүүдийн зургийг би дараа нь өөрийнхөө хуудсан дээр тавина. Би сая зөндөө юм дэвшилчлээ. Харж амжилгүй. Лайв хадгалж болох уу гинэ. Лайв энэ миний хуудас биш болохоор нэг бүтэн өдөр бол байх бах. Тэгээд бас миний шүдийг нэг аппарат зүүсэн үү гэж айгүйх хүн асуудаг. Би бол аппарат ерөөсөө зүүж байгаагүй. Ер нь жоохон байхад миний шүд амар юм наашаа цаашаа ийм байсан. Одоо ингээ бичлэг зураг мөргөн дээр авахлаар ийм тэгшгэн байгаагүй. Тэгээд хүмүүсийн хэлж байгаагаар эмчнэрийн хэлж байгаагаар хүн томрохлоор нөгөө амныхын зай томроод бүгд нөгөө зайгаа ингээд олчдаг. Тэгэхгүй жоохон хөвгт чинь нөгөө арай жижигхэн амтайгаа штэ зайн доторх зайн. Тэгэхээр нөгөө шүднүүд нь хоорондоо багтахгүй ингээд байцсан юм шиг. Тэгэхээр миний бодсноор миний харснаар бол хүн томроод ирэхлээр шүд ингээд өөрөө зайгаа олцдог юм шиг санагдсан. Тэгээд манай ээжийн талын хүмүүс угаасаа шүд айгуу сайтай. Тийм. Манай ээж бол бүр амар гоё шүдтэй. Тэгээд бас тэрнийхээ жил бас ааруул айгуу сайн иддэг. Ер нь цагаан эд айгуу сайн иддэг. Багасаа айраг амар сайн уудаг. Айргийг сахартай хэлж байгаа л уудаг. Хорооны шивээсний утга юу вэ? Утга нь masterpiece гэдэг нь одоо шилмэл бүтээл эсвэл онцгой бүтээл гэж орчуулж болно. Энэ орж байгаа хаяг нь миний юу шүү? Хувийн яг Facebook профайл байгаа. Яг миний нөгөө makeup professional makeup хуудас биш. Тэгэхээр энэ хуудас руу яг орж болно. Тэгтээ яг Amka Hours-гээ хийхлээр хоёр хуудас гарч ирдэг. Тэрний ийм ягаан болтолтой. Тий. Яг миний өөрийн хуудас болохоор нөгөө юм эрээхтэй Snapchat-ийн фильтртэй видеога тэр нь болохоор миний яг өөрийн хуудас. Нөгөөх нь угаасаа 32,000 гэдэг нөгөө хуудасны лайкны тоо гарч ирдэг. Тэр их тоотой нь миний юу makeup хуудас байгаа. За ингээд Америкт хэр удаан амьдарч байгаа вэ гэж байна. Би Америкт анх 2006 оны 12 сард иржсэн. Тэгэхээр одоо 10 дахь жилдээ явж байна. Энэ 12 сард яг 10 жил болох нь дээ. Тий. 10 жил гэсэн чинь амар удаан хугацаа. Амар хурдан өнгөрчихжээ. Нэг мэдхэд л 10 жил болчихчихгээл. Хүмүүс чинь пөөх 10 жил болсон юм уу? Бас л хугацаа өнгөрсөн байх шүү гэл. За энэ бичлэгийг ингээд дуусгая да. Ер нь би бол байнгын юм лайв бичлэг хийдэг. Гэхдээ яг одоохондоо тийм цагийн хуваар мойр бол байхгүй байна. Ажилдаа орж байгаа тэгээд яг өмнө нь бол би чинь нэгд өдөр болгоны 10 цагаас хийдэг байсан. Тэгээд одоо би энэ шинэ ажилд орох гэж байгаа. Тэгэхээр тэрнийх нь цагийн хуваар нэг яаж таарах нь сайн мэдгүй. Тэрийг мэдчихээд би бас 7 хоногт нэг ингээ лайв хийдэг болно. Удахгүй нэг сар марны дараа ч юм уу. Тийм. Нөхөр хүүхэдтэй юу гинэ үгүй. Нөхөргүй хүүхэдгүй. Гэр бүл байхгүй. Хэдэн настай даацсан гинэ. 13 таа да. Анх 13 таа иржээ. За тэгээд өөр асуулт өөр юм байвал миний makeup хуудас руу ороод эсвэл над руу мессеж чигээд
эсвэл YouTube-аар хайж болоод Instagram дээр бас надад намайг follow хийж болно. Ер нь бүхэл social media юун дээр бол байгаа. Тийм Twitter-ээс бусдна. Twitter байгаа гэхдээ ашигладаггүй. Тийм. Нүүрэн дээр ч юм гардаг байсан үг нэ. Тийм ээ, миний нүрээр 10 жил юм гарсан. Тэгээ одоо ингээд өрөвслөн байхгүй болсон. Дан сорив. Сорив болвол цаг хугацаагаар хүн чинь өөрөө нөгөө арьсаа байнгын шинжилж идэг учраас. За, bye guys. Амжилт. Тэгээ үзсэн бүх хүмүүстээ баярлалаа, охтуудаа баярлалаа. Энэ бодол таалагдсан баг гэж найдаж байна. Тэгээд би хичнээн мэрэгжлийн бич гэсэн сонирхлоороо сурсан. Тийм. Тэгэхээр бас туршлага энэ тэрэгээс ингээд хуваалцах дуртай. Bye. Bye. За сайхан амарцгаагаарай. Одоо Монголд шөнө болж байгаа л үү дээ.